алсын 3 дүүрэг болох Баханга дүүрэгт 2022 онд бас одоо хуучин Оросын цэргүүдийн одоо ажилчдын байрны барилга одоо ашигладаг болсон байсан. Үүнийг бас улсын төсвийн хөрөнгөөр одоо засварласан. Нийтдээ 126 айлын ийм орон сууцыг одоо засварлаж Баханга дүүргийн төрийн албаа агч нар болон Баханга дүүргийн иргэдийг тухайн орон сууцнд түрээслээд өмчлөх хэлбэрээр одоо хамгаалах ажлыг бас нийслэлийн орон сууцны корпорац зохион байгуулсан. Ингээд нэг жил гарангийн хугацаанд тухайн иргэдээс одоогийн байдлаар 1.4 тэрбум орчим төгрөг одоо иргэн төлөлтөөс нь төвлөрөөд байгаа. Тийм учраас бид анх энэ одоо түрээслээд өмчлөх хэлбэрийг Баханга дүүргийн иргэдийг оруулахдаа Баханга дүүргийн засаг даргын тамгын газартаа бид эндээс олох орлогыг одоо төвлөрүүлээд буцаагаад Баханга дүүрэгт нь дараагийн одоо иргэдэд зориулсан ийм орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг зорьсон. Тэгээд энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд бид одоо дараагийн төслийг Баханга дүүрэгт хэрэгжүүлэх одоо ийм болцоотой болоод байна. Ингээд өнөөдөр иргэдийн төлөөлөгчтэй хурлаар хэлэлцүүлж төсөл хэрэгжүүлэхэд ирэхээр